За хай манайх. Айгу гинтийн байдлаар өндрийн влог хэлчихэ. Үчнэ. Сайн уу яа. Үгүй шинэ. Хоёр жоохон дасгал хийж байна. Орж байгаа бол нөгөө аппаратн дээрээ. Тэ. Зам боллоо шүү манайхан юу гэж юм ба. За. Манай хоёр зулцаг удахгүй 6 сар өгчөө тий. 12-нд 6 сар үрж. Аль би асар бараа аланда арнаа. Дими үчни. Им хөргө патлаж үгш юм уу тий. Илүүнэ. Удахгүй 6 сар өрлөө. Тэгээ 6 сар өгчөө сэтгэл ямар юм та? Энэ мэдхгүй юм гарч ившлээ. Энийхэн гарыг амандаа хийх гээд уурлаад идүүлсэн. Ойрхон тахаар нeenийгээ базаад ямар азар өснө урт биш юм бэ гэж их баярлсан л та. Ингээ толгооных нь үсийг ингээ нeenийх үсийг базах гад. Тэгээ базагдахгүй. Тими. Таны сантанда манай хоёроор тосож бааз шийд сурсан. 5 сартай басаа тосож баач шийд сурсан. Им хөрхөн мандик хоёр хүүхдүүд энэ. Тими. Ширтцээ баг камер гэж мэдээд байгаа юм шиг. За тэгээд 4 сар хүрснээс хойш манай хоёр хамгийн их хэрэгжилж байгаа цагийн өнгөрөж байгаа зүйл бол энэ. Тэ. Бангийн нэг юм. Тэгээ эндээ нэг 20 юм уу 30 минут өдөрт ингэ саадчихдаг. Нэг удаадаа 20-30 минут саадаад тэг өдөрт нэг 5 удаа орчим энэ дэр ингэ бийждэг. Сайхааш тал ингэ байгаа л. Гээл. Тэг энэ дэр ингэ иргэн. Энэ хөөхөн бөмбөг ингэ дөрүүл ингэ өөр материалтай. Тэг ингэ гарынхан мэдрэхүйг сайжруулна. Тэгээ 2 жишээ бол өнхөрсөө сурцсан. Толгоогоо асуудалгүй дааж байгаа. Тэг юм амдаа их дайрна. Амд нь багтахгүй бол уурална. Ялангуяа энэ залуу. Их ууртай. Тими жижиг хөлийг нэ. Үргэлж. Үчнээ охин аавдаа аашаагаа ахилж байна. Аав нь памперсын сэлхөө сандарч байна. Тоо оролцоо кино хэлсэн шүү дээ сая. Тэр. Эмхтэй хүн яаш ямар үдэг үзүүлнэ яах вэ? Үзүүлээдэг. Тинт Чоус. За манайхан орой олны цаг болжээ.
Орой олны цаг ихэлсэн гинэ болоод өнөөдөр орой олонд би шантны стейк гэдэг юм хийж үзье гэж бодлоо. За унтахаар унтна гинэ. Мөө мэдээд унтах юм бахаа. За би унтуулчаад эргээд ирье. За орой олоо өргөжлүүлье. Орой олонд стейк, шант стейк гэдэг юм хийж үзгэж байна. Энэ бас анх удаах тэгээд энгийн стейк бол хийсэн, шант стейк бол анх удаа хийх гэж байна. Тэгээд манай өвлөг чинд шант стейкнүүд ирсэн болохоор туршиж үзэхээр шийдлээ. Ингээд энэ болохоор зэрэг стейкний соусын зэрүүлээд эдрийг бэлдсэн. Тэгээд масло оливь тос юм нухсан төмстэй стейк хийгээд төмс оливьтын бэлдээд буцалгаж байна. Лог чигдээгүй нэлийн удчихжээ. Тэгээд энэ хооронд сонирхчин гэвэл бит хоёр хамт бэж явчаад ирсэн. Тэгээд манай хоёр хүүхдээ болохоор зэрэг манай эгчийн хүүхэд ээж хоёр харж үлдсэн. Өмнөөс хэд удаа өдөр харж исэн болохоор ямар ч асуудалгүй 7 хоног явжаад ирсэн. Манай хоёр ч гэсэн маш мундаг байсан. Тэгээд сүүний үед болохоор зэрэг холимог болохоор яг 7 хоног бүтэн нэмэлт уусан. Би тэнд очиод ингээ хөө ойрхон саагаад исэн учраас сүүний гарц бол багасаа үед баг зэрэг багассан. Тийм амар биш. Тэгээд ирснээс хойш ус сайн угаад байн бахуулаад бисэн чинь буцаад сүүний гарц айгу сайжирч эхэлсэн байгаа. Тэгээд бэж явсан гол зорилго нь болохоор зэрэг төвшөөгийн харааг тэглүүлэх байсан. Тэгээ очиж шинжилгээ өгөөд хараагийн тэглүүлэх гэсэн чинь эм чин хараа бол ямар ч асуудалгүй бол биш мүү. Гэхдээ хоёр энэ төр бол хүрхгүй байна. Нэг хараа тэглэх шаардлагагүй. Тэгээд ийм хаалгаа гэдэг нэг ийм эффект байдаг юм билээ нүдний. Ялгаар зэрэг яадаг гэхээр зөв нэг зураг мураг авахаар нэг гэрэл нэг ийм хугаралтай байгаад идэв штэ. Тэгээд төвшөө ингээд зурагч мурагт үзэх эсвэл шүүн ингээд машин энэ төр барихаар ийм хэцүү байдаг сохгүй урдаас ирж байгаа машины гэрэл хитрхи ингээ нүдэнд нь ингээ имзэг тасаад идэг. Ер нь бол ийм гэрэл айгу эффекттэй харагддаг тийм нүдний юм байд юм байна. Тэгээд тэрүүнд болохоор зөвхөн линз зүүх юм уу эсвэл ийм гэрлийн хамгаалттай одоо дэлгэцийн хамгаалттай тийм шил зүгхэл арга байдаг, өөр арга байхгүй. Гэт бит хоёрын гол зорилго маань одоо өөрчлөгдөн ч бас хааш юм би өөр болсон. Шинжилгээ өгөөд үзсэн чинь хараа тэглэх шаардлагагүй гэсэн учраас хараагаа тэглүүлээгүй. Тэгээ бит хоёр зүгээр 7 хоног ер нь бол бэжэнд сайхан хицгүүрээд хоолунд иргүүлээд дэлгүүр хоршоо орсон шигээ сайхан ер нь бол сайхан шопингчод ирсэн. Бээжингийн бараг бүх Nike-ийг дуусгасан гэдэг. Нэг тийм сонтой байна. Тэгээд бүлэгтэн 7 яг буулцсан буудлын ойрхон ийм фигурны дэлгүүрүүд байсан. Амар ховор фигурыг зард дэлгүүр. Бид тэр зүрх бараг 2 өдөр дараалж ороод маш олон төрлийн фигурнуудыг харж манай төвшөө таалагдсан 4 фигурыг авсан. Та сториг нь үзвэл ямар фигур авсныг сайн мэдэж болно. За би болохоор зэрэг жирэмсэн байх үедээ огт хувцсан аваагүй. Тийм байсан болохоор ер нь бол нэлийн хувц муудсан байсан. Тэгээд нэлийн одоо хавар болох чинь, зам болох чинь тэг өмсөх хувцаа сайн базааж авсан.
тийм ээ. Zara. Dior. Dior. Маш сайн шунлаад авч авсан гэж хэлж болно. Ямар агцсан. Өөрчн бит хоёр ялаа. За тэгээд арай л амар хүүтэн байсан. Бүр яг энд Монголд бүр яг ид хүүтэрж исэн үеэр явсан байхгүй бит хоёр. 4-9 үеэр гэсэн үг. Тэнд бас бүр амар хүүтэн ёо бит хоёр цагаагаар харсан ч уулан гасах 5 мав 6 мургатал бээсийн уулна. Тэгсэн чинь бүр юу вэ ёо Монголын өвшгөл лээсэн тэнд бүр. Тэгээ би уулна айгу гой юм төлөвлөсөн бээсийн. Одоо тэр нөгөө нэг цагаан хэрэм үзэх ч юм уу те янз бүрийн үзэж хармаарсын түр орхигдсон хот мотын нэтрийг юм үзэх төлөвлөгөө байсан боловч маш их хүүтэн байсан учраас болсон байдаг юм. Тэг болцсон. Бид хоёр зүгээр л буудалтай байгаа л гарч юм идэл дэлгүүрсээл. Тийм нэг өдөр бүтэн универсалаар орсон. Бээжин универсал орсон. Тэгээд би өмнө Японы универсалаар орж үзчихсэн. Тэгэхээр надад яг харьцуулахад бол Японых нэрээ гоё санагдсан. Арай илүү олон тоглоомтой. Тэгээд гэтээ гоё эсүү үзэж харах юм ихтэй. Угаасаа явж үзмээр байдаг байсан. Тэгээд тэрийгээ билвсэн. За одоо бол би сонгоно бүр юм жижигэн болгоод ирчихлээ. Мөөгөө ирчиж байна. За стейкээ шарчаад араас нь шууд соосоо хийх учраас эхлээд бэлдээ тавьчих. Соосонд орох юм уу да? Шийц юм жаа. Нөгөө нэг инхлүүн үжний хоёрыг тосоод тэгээ нэг памперс өмсөлгүй ингээд ерөн сул байлгаад байгаа байхгүй доогуур нь. Тэгээд манай дүү сая бариас уужсэн чинь манай дүү рүү шээсэн байна. Инхлүүн. Сайн уу бүгдээрээ. Дөрсгөө. Ой дөрсгөө. Ило. Нимо. Бүгдээрээ шанигч. Ой. Заавал. Тэгэхээр эхлээ хайрс тогтолтол нь хоёр талаар нь шарах хэрэгтэй учраас хайрлын тага маш сайн халаасан байх хэрэгтэй гэж хэлээч үү явж тхэн шуураад эхэллээ шүү. Ой яа нэ ямар годгүй. Тосоо хийгээд за одоо хайрлын тага нь маш амар халсан байна. За хоёр талаар нь 5 минут шахаад болно. Тэгээ махаа аль өглөө гаргаж тавиад кисгээсэн байсан учраас стейк хийхэд кисгэх бол хамгийн чухал гэсэн. Тэгээ өглөө гаргаж тавиад энэ амтлагчаар гиснийхэн дараа сайн амтлаад нэг хэсэг амраасан. Энэ болохоор зэрэг стейкний амтлагчтэй. Перц, давс, нундаг цармис тай юм амтлагч олж авсан би мартаас.
За тэгээ шарж байгаа үстэй энэ хатаасан рознерийг хийж бодож байгаа. Зүгээр рознери авчвал одоо хизээ стейк хийх нь мэддэхгүй. Тэрийг хүлээсээ л муудчих гад байсан учраас хатаасныг авч байгаа. За тэгээд стейкийг шарж байгаа хооронд одоо нөө шүүсийг нь урсахгүй гоё ялахын тулд хоёр талаас нь сайн хайрч өгдөг гэсэн. За ийм 5 тогттол хайрсан байна. За маань өндөр 4 том хүн байгаа учраас их мах шаардаж байна. Маа туслах таваач өнөөдөр жоохон ядарсан байна. Энд чинь тийм учраас өнөөдөр оройн хоолыг туслах таваачгүй хийе. Тэгээд маха хоёр талд нь хайр тогтоочоод амраах хэвээр гинэ. Би бас сая фэйсбүүкийн групп гинэ бичлэг үзэж текстийг мэдлээ. Тэгээд хоёр талд нь хайр тогтчихв. За дахиж явах ширчих. Өшөөн гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Эглэлт хийхдээ Марийн хамтыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээр лайктаарч subscribe хийхээ мартуузаа. За хэдүүлээ 2 дахь шаардлагатай хийцгээе. За хайрлын тагуудаа тавиад санаа. Гэтэ энэ удаа тийм амар гал дээр биш. Дундч юм уу те? Масл. Тэгээ би сая маха амрааж явах орондоо төмсөө нухчлаа. Хүүхэн масл хийж хайлуулад би сарамсаа гаргаж ирэх юм мартсан байх шүү маха. За энэ олийн цэцгийг хийж ашиглахгүй. За би маш бичг. Буцаа маха тавиад хоёр талаар нь шарнаа. Би ерөнхийдөө стейк шарсан туршлага бол бас маш ховор. Тийм болохоор энэ бас яг гоё болох үгүй бол бас сайн мэдгүй байна. Гоё олон гэж найдацгаая. Ерөнхийн зааврыг дагсан юм чи ихтэй гоё болох үлгүүд тий. Гамнзаа угаагаад
Дор нь цэвэрлээд яваад байхгүй л тийм юм аха. Өргөтгөлийн асаа өгсөн ш. Даан ч нэг яриа шаргахдахгүйсэн юм аа. Амар өсөж байна. Оо. Нэг их мөрцсөн ш. Роsemary. Гоё юм шүү дээ. За мөөхтэй жоохон креми маягийн соус хийн. Зүрхээ дөгөөдгөөс ирсэн. Нэг нь нутуулсан чинь нөгөөх нь зүрхээс ирсэн байна. Надад яг энэ чүмэгний хэсэг амар гоё болсон санагдах юм. Вау. Оо, би саримсаа их ямарчсан байна. За стейки болгоод гаргачлаа. Тэгээд өөрөө хэр болсныг нь мэдэх гээд би бас өөрөө ирж нийлээ. Идэж үзлээ. Иймэрхүү. Тэгээд өргөжлүүлээд энэ шаржсэн тосондоо шүү соусоо ичээ. Писа. За шууд сонино хийж шараад. Сонино нэлээд болгоно. За нэг болж байгаа хооронд стейкээ хэрчцгээе. Шууд. Хэрчээ тавгалжуул илүү амар итгэв. За сангинаа сайн болсонгууд нь мөөгөө араас нь хийгээд маш сайн бас болгоно. Манай үжнийг баа зэрэг ааш нь хөдөлсөн байна. За мөөг болон сангин дээр нэг юм болчих. За мөөг болон сангин дээр хоёр холбоо орчим гурил хийгээд сүү хийгээд соус маань бэлэн. Эхлээд гурилаа хийгээд жоо хөтгөн болмоор оочс гурил хийсэн. Гурил хийхгүйс ч болд юм бэлээ.
Бол энэ дээр одоо үхрийн шүл байвал их байжгүй. Юм л та. Наа үхрийн шүл алга. Үчни. За сүгээд. Сумын туслаа. За энэ хэдүүлээ тавхалтай эцгээе. Мэдээж эхлээд нухтан төмсөө. Нэг толтолж явах гэж чинь. Юу ийж чинь? Ээ чинь юу ийж чинь? Утгагүй ээж их хоолыг гэж яах вэ? За соус маань нэг иймэрхүү буцалж байна. За нэг жоохон брокколи шарсан. Илүү их нарийн ногоо шарж тавья гэж бодсон боловч манай өргөчөнд нарийн ногоонууд дууссан байна. Нухсан төмс маань. Стек нүүд маань. Ааха. Тэг жоохон церемонтой тавуулсан боловч дэжгүй амттай болсон гэж найдаж байна. Дэжгүй болсон баха. Доо бүхэнд манай гэр бүлийн сармагчин танилцуулж байна. Өдөлгөөний үедээ зүгээр байхаа байсан. Тэ яавалч яа. Юу үчний охин яаши. Сайн уу бүгдээрээ. Ингээ зүгээр сохохгүй. Нэг юм барьж авахыг хүссэн те. Тийшээ тэмүүлсэн. Сууд уцалж гэнэ юу. Ингээд. Доохондоо ингээд жоохон түшлэгтэй жоохон суух гэж үзэж байгаа. Дог сураагүй. Тэнд байгаа нэг л авах гэдэг шиг. За, доош орчихдаг л. Гэт. Нёг яши. Бирлээ. Энэ хүчэрлээ. Оо, ихэрс.
гэсэн. Эли инхлэний ингэж. Аба. Ингээд битгуур. Нинийга бацхгүй шүү. Зөвхгүй. Утгагүй зодтолдож эхлэх баг. За тий орой олоо идэ дууссан. Одоо манай хоёр яа. Усанд орно. Усанд оруулаад оройн орлон одоо цаг 8 болцсон байна. Төвшөө ажиллаа эхэлсэн. За хоол бол дэжгүй болсон. За. Баяртай битгуур. Баяртай гэж. Баяртай манийха. Баяртай. Өмнөмнөмөө. Тэр чи бацхгүй штэ гаагаа ёо.